За, шинжлэх ухаан танин мэдхийн Одмөндөр суугийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэрүүлдэг. Өдрийн мэнд. За, өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden болон за манай Skytel компани Монголдо үйлчлэхэд шинжлэгдлээ гэсэн мэдээлэлтэйгээр хамтран ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол Төрт улсууд Ганхав, Чингис хаан 10 жил Алтан улсад боол байсан уу гэдэг сэдв байгаа. За, энэ сэдв нь өөрөө их сонирхолтой сэдв байгаа тийм. За, тэгэхээр юуны өмнө сэдвээ эхлэхээс өмнө Их Монгол улсын түүх. За, Их Монгол улс байгуулагдсан 1206-аас өмнөх 20 гаруй жилийн үеийн түүхэн үйл явдлууд нь өөрөө нэлээд бүрхэг байгаад байдаг. За, энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан хамаг Монгол улсын хаан ширээнд суусны дараа 6-аас 10 жилийн түүхнээс согт дутчихдаг. Ямар учраас ингэж дутаад байгаа гэдэг шалтгаан нь болохоор яг тухайн үеийн Монголын тулгуур сурвалж бичгүүд болох Монголын нуус товчоо, судрын чуулган гэх мэт яг одоо тухайн үеийн түүхэн сурвалжуудад Чингис хааны түүхэн үйл явдлууд гарч ирдэггүй. За, тэгэхээр энэ үеийг бол түүхчдийн өмнө бол мэдээж нэг юм гинтийн бэлэг маягийн өшөө өөр юу юм бэ? Цаг үеийн орон сэтгэмж байж болох үз. Цаг үеийн болгонд ингээ асуулт ингээ байсан. Энэ үед яг Чингис хаан юу хийж исэн бэ гэдэг асуултууд өөрөөсөө ингээ ургаж гараад ирээд байдаг л да. За, тэгээ асуудлыг бас ингээ өөр өнцгөөс харахыг оролдохдоо бол ер нь яг тухайн үеийн түүхэн одоо баримтуудыг нэлээд сайн судлах, энэ дэвшилттэй зүйлүүдийг нь авч хэрэгжүүлэх эдгээр асуудлууд маш чухлаар тавигдах юм. За, Тэмүүжин түүхийн давцанд 10 жил үзэгдээгүй гэх асуултанд ерөөсөө хамаг Монголын хаан Тэмүүжин 1194 он хүртэл хаана юу хийж явсныг таамаглахад үнэхээр бэрхшээлтэй түүхтэй байгаад идэг. Шалтгаан нь ерөөсөө энэ талаар түүх сурвалжийн мэдээнүүдэд ямар нэгэн дурдсан баримт нотлохоонууд байхгүй байгаад байдаг. За, яг энэ хэсгийг нь болохоор манай Монголын түүхийн энэ хэсэгтэй энэ дээр болвол юм кино зохиолч нар, найруулагч. За, одоо бүр ингээд тодорхойлж хэлэх юм бол нэлээд хэдэн жилийн өмнө Орос найруулагч Сергей Бодровигийн хийсэн Монгол гэд кино гарсан. За, энэний кино зохиолыг нь бол Азербайджан улсын Ариф Халип гэдэг хүн бичсэн байлээ. За, тэгээ энэ нь бол Монгол гэд кино бол зураг авалт гэдэг юм уу, түүхэн одоо үйл явдлуудын дунд бол үнэхээр гой супер зураг авалтууд байгаад идэг л та. Жишээ нь нэг киноных нь үйл явдал дээр жамуухта байлдаж байгаа төгсгөлийн хэсэг дээр бол жамуухын 1000 довтолж байхад урдаас нь Чингис хааны 100 довтолж идэг. За, тэр 100-ийнх нь хамгийн урд нь одоо ингээ өдөртөж явж байгаа цэрэг нь бол өөрөө юм улаан тууцтай ахлагч гэдэг нь мэддэгдэн шүү дээ, удирдаад яваад байна. За, тэгэхээр тэр нэг дохио өгөн гутал бүгд ингээл араасаа хоёр сэлэм гаргаж ирээл те. Тэгээ алсаас харахад яг тэр нөгөө 13 дугаар зууны үеийн богтог малгай өмссөн эмэгтэйчүүд дайн тулаанд орж явахдаа ингээ зэр зэвсгээ агссан мэт сүртэй харагддаг гэдэг энэ эртний одоо Монгол нутгаар аялж исэн аялагчийн тэмдэглэлд байдаг. Энэ бол баг санаанд орохоор байгаа байхгүй. Яг ингээл ингээ зэвсгээ агссан. Тэр бол баг ингээл шонхрын дэвлэлт, бүргэдийн дэвлэлт юм аашин ингэж гарч ирээддэг. Энэ яг үзэгдэл бол маш олон одоо Чингис хаан ч юм уу Монголын түүх гэсэн сэдвүүдээр YouTube-аас энэ хэсгийг тасалж аваад айгүй олон юм хийгээд байдаг За, тэгэхээр энэ кино аахгүй юу? За, энэ киноны яг энэ гоё хэсгүүд өөрөө байгаа боловч цаанаа бол кино бол мэдээж уран сайхны кино гэдэг утгаараа түүхэн зохиолууд дээр нь арай өөр хэсгүүд гарч ирд юм аа. Тэр өөр хэсгүүд нь нэгдүгээр Чингис хаан яг одоо бидний өнөөдрийн сэдв дээр бол Алтан улсад боол байсан уу гэж хэдэл Тангууд улсад нэг юм боол байгаад яваад байдаг. Нөгөө хамаг Монголын хаанаар өргөмжлөгдсөн Чингис хаан маань тийм. За, тэгээ тэр одоо ингээд 10 жил орчим ч юм уу ингээд боол болоод яваад байна. За, энэний араас мэдээж бүртөө үүжин араас нь тэмцэж яваал гэдэг. Кино ярьж байна те хоёлаа. За, тэгээ бүртөө үүжин явж явах замдаа нэг юм дундад Азийн ч юм уу нэг юм худалдаачинтай бараг л ингээл аян замд нь дайгдж явж байхдаа хүүхдтэй болоод тэгэл Тэмүүжин гарч ирэнгуутаа энэ юу хүүхдүүд вэ те. За, чи одоо миний хүүхд гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр энэ бол цаад утга санаа нь бол нэгдүгээр Тэмүүжин харь улс оронд боол байсан. Хоёрдугаарт өөлөн үжнийг одоо зүгээр л нөхрөө авах гэж явж байгаа замдаа баг ингээд хүүхдтэй боллоо явцаа те бүртөө үжин. Гэх мэтлэнгээр ингээд яг түүхэн үйл явдлуудыг нэг тийш нь гуйлах гэсэн оролдлого эсвэл доромжлох гэсэн гэдэг ч юм уу. За, энэ мэтлэнгээр яг ингээд Чингис хааны тухай, Чингис хааныг нөгөө аим хаа гэдэг дээр эсвэл харгис гэдэг дээр. За, энэ боол байсан гэх мэтлэнгээр гадаадын түүхчд ялангуяа кино зохиолч одоо юм хүмүүс бол ингээ үлгэж аваад тэрийг одоо нэг юм зах зээл дээр гаргаж ирдэг. Ийм үзэгдлүүд их болоод байна л да. За, би тэгээд яг Сергей Бодровын тэр өөрийнх нь өгсөн ярилцлагыг уншиж ирсэн. За, тэрэн дээр бол мэдээж энэ бол түүхэн кино болвол би бол айгүй их хүсэж хийсэн кино гэж байгаа байхгүй. За, тэгээ кинон дээрээ бол мэдээж Монголд бол зураг авалт хийгээгүй. Мэдээж ийм зохиол уншсан Монголын ямар хүн зөвшөөрөхүүдээ те. За, тэгээ Япон
жүжигчин гол дүр тоглосон Өвөр Монгол, Казахстан, Бурят гэх эдгээр ингээ олон үндэстнүүд тоглосон кино байгаад байгаа юм. За тэгээ Сергей Бодрогийн хэлсэн зүйл нь болохоор Чингис хааныг 10 жил одоо Алтан улсад боол байсан гэдгийг бол би өмнө нь бол зөндөө мэддэг байсан. Түүхэн сурвалж бичгүүд дээр бичээстэй байдаг. Хамгийн гол нь одоо бидний нөгөө нэг байнгын жишээ авч яриад байдаг Гүмлев тий. За энэ Гүмлев гэдэг хүн дээр бол Чингис хаан Алтан улсад 10 жил боол байсан гэдэг энэ санаа яваал байдаг штэ гэж хэлж байгаа. За энэ хэрэг ийм аюултай байхгүй тий. Ийм аюултай байхгүй түүх. Харин тий. За ингээд ямар тааж бид нар ингээд бодоод үзэн гут чинь хэрвээ Чингис хааныг 1189 онд хар зүрхний хүүхнүрд Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөгдсөн гэж үзэх юм бол нэг 6 орчим жил. За бас түүхэнд 1184 он Чингис хаан Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөгдсөн гэдэг баримт гарч ирээд байдаг тийм. За энэ баримтыг төшөглөөд үзэх юм бол нэг Чингис хааны төрсөнтэй холбоотой. За үзэх юм бол бас нэг 10 жил. За тэгэхээр нэг 6-аас 10 жилийн түүх хайччваа гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуулт нь өөрөө тэр бүх хил хэрээд татар, мэргэд 8 болон тэдний хаад язгууртнууд үүнээс гадна Тэмүүжин хаан болсныг үл зөвшөөрсөн бусад зонхилогч нар жамуух тэргүүтээ те таргуудаа эдгээр хүмүүс эдгээр ноёдын тухай түүхэн үйл явдлууд ч гэсэн хідэн 10-аар те байхгүй болсон тохиолдлуудыг одоо түүхчдэл маш сайн мэдж байгаа. Үнэхээр түүхэндээ байхгүй болсон бол энэ хүмүүс зүгээр суухгүй шүү дээ те. Зүгээр суух боломжгүй байгаа байхгүй. За тэгэхээр энд нэг ийм зүйл байгаа тань л да. Энэ хизээ хаяг хаанаас гараад ирвэ. За 20 дугаар зууны Чингис судлалын нэлээд том мэрэгжилтэн те зүүн арчилсан Германы энэ Ичнавский гэдэг хүн байгаа байхгүй. За энэ хүний нэг юм судалгааны бүтээл байдаг. Тэрэн дээр бол Тэмүүжний амьдрал дах ангалуу хэмээн асуусан байгаа. Тэр судалгааны бүтээлдээ. За ангал гэж тодорхойлсон нь Чингис хааны амьдрал дах хоосон орон зайг нөхөхдөө Эрдэмтэд, Хятад, Монгол, Перс ийм сурвалжуудыг ашигладаг гэж үзсэн байгаа байхгүй юу? За гэтэл саяны яг нэвтрүүлгийн ихэнд хэллээ. Алтан улсын боол байсан гэдгийг бол нягтлаад үзэх юм бол те. Монгол татарын бүрэн тэмдэглэлийг зохиосон энэ Жав хүн гэж хүн байгаа байхгүй юу? За энэ хүн бол 1221 онд Монголд ирсэн. Тэгээ Чингис залуу байхдаа болвол Алтан улсад 10 орчим жилийн хугацаанд боол байсан гэж тэмдэглэж бичиж үлдээсэн байгаа юм. За тэгээ энэ хүний энэ тэмдэглэл нэлээд с ิจ гтэй. За тэгээ Монгол татарын бүрэн тэмдэглэлийг зохиосон энэ Жав хүн гэдэг хүний гадаад зүс царайг нь харах юм бол сүм улсын царайтай хүн биш гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн өөрөө яг энэ сүм улсын хааны ургийг зүгээр олж авсан, хүртсэн. За тийм мөртлөө энэ харь улс орны иргэн байх магадлалтай гэж байгаа. За тэгээ яг ямар харь гаралтай гэдгийг нь те яг тодорхой дурдаагүй. За тэгээ Монгол татарын бүрэн тэмдэглэлийг бол Европ хэлэнд анх орчуулсан энэ Васильевийн орчуулгаар танилцсан энэ Бартолд гэдэг хүн байгаа байхгүй юу. За энэ Бартолд гэдэг хүн 1897 онд хэвлэгдсэн өгүүлдэ Чингис хааны цаг гэхэд энэ Жав хүн зэрэгтэй түүнтэй нэг үед одоо хятадууд үеийн хятад түүх бичлэгийн заншлаар монголчуудын олсон амжилт бүрийг амжилттай хэрэгжиж байсан байлдан дагуулыг зөвхөн хятад иргэншил соёлын нөлөөгөөр те ийм зүйл болсон гэж тайлбарлахыг орлоод байгаа байхгүй. За тэгэхээр хятад соёл суралцсанаар гадна дахны одоо ийм том байлдан дагуултыг Чингис хаан хийсэн юм а гэдэг нэг ийм зүйлийг хийхдээ эндгээр зорилгодоо элдв ийм баримт сэлтийг сэтгээд хийчихдэг болчихж байгаа. За энийг бид нар хүннүгийн түүхтэр ч гэсэн Сямацын тий хүннүгийн угсаа гарлаг ярихдаа хятадын одоо домгийн хаантай холбож ярьдаг энэ зүйл нэрээс огт арилахгүй яваад байна гэдэг юм хэлж байгаа тий. Бүр аль эртээ гэж хэлсэн байх тий. Тэгээ тэрийг нь үнэн юм шиг ойлгоод дараад нь ингээд судалгаа болгож ажиллаад идэх юм шүү дээ. За тэгээ Тэмүүжин залуудаа Алтан улсын цэрэгт баригдаж 10 жилийг тэг хятад өнгөрүүлсэн гэх мэдээ яг ийм шинж чанартай байсан уу гэдгийг Бартлоод хэлж байгаа байхгүй юу. За тэгээ Монгол сурвалжид Чингис хааныг 10 жилийн амьдралын үеийн талаар юу ч өгүүлэхгүй гэдэг байж болох зүйл үү хэмээн эргэлзэж анх удаа Эрдэмтдээс энэ нотлохыг няцаасныг зохих баримтаар ингэж баталгаажуулж няцаасан байгаа юм. Үүнээс хойш Жав хүний мэдээ нь ямар ч нотлохоогүй баримтгүй. Чингисийн нэр алдрыг гутаах зорилго бүхий учир ингээд түүхчид энийг бол за энэ бол угаасаа л ингээ буруу баримт юм байна гэдгийг хэрэгжиж эхэлж байсан. Гэтэл саяны тэр зүүн Германы тий арчилсан Германы Рачневский бол Чингисийн сураг 10 жил дуудахгүй болсон шалтгааныг тайлбарлахын тулд бараг мартагдсан энэхүү мэдээ баримтыг үлгэж гаргаж ирж байгаа байхгүй. За энэ дээр нөгөө Чингис хааны амьдрал дах ангалуу гэж асуусан энэ асуултанда хариулахын тулд за энэ Жав хүний Алтан улсад 10 жил боол байсан гэдэг дээр бол нэлээд одоо юм
анхаарлыг хандуулсан байгаа байхгүй. Яагаад гэвэл Чингис хааны амьдрал өөрөө энд байхгүй байна. Тэгэхээр эдгээр мэдээнд бол үн цэн өгч байна гэж тэмдэглэсэн байгаа. За ингээд тэмдэглэснээс хойшоогоо ер нь одоо Чингис хааны тухай Европын эрдэмтэд одоо дэлхийн бусад улс орны эрдэмтэд те за энэ бол байж болох магадлалтай юм байна гэдгийг гаргаж ирсэн. За энийг үгүйсгэсэн хүн болвол за манай Монголын түүхч иш Нацагт орж 1991 онд ницаасан байгаа юм. За ницаахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр жаав хүний мэдэн ямар ч нотлогоогүй, баримтгүй 10 жил сургуугүй алга болсон Тэмүүжин гинт гарч ирээд хамаг Монголын хаан хിവэрээ. Нэр хүндээ алдарн ямар ч одоо ингээ буурсан шинж төлөв байхгүй те. Өчөөхөнч буураагүйгээр хөл барам цэрэг дайчилж татаартаа дайн хийж байгаа. Эдгээр үйл явдлыг бодох юм бол ямар хүн тэ шууд ингээ боол байж ирсэн гинт 90 гутаа ахаал хамаг Монголоо захираад ингээ удирдаад явах вэ? Энийг нэг бодолцож үзэх хэрэгтэй гэдэг санааг төвшүүлсэн байгаа юм. За тэгээд Рачнавскигийн Монгол Чингисийг эзгүй үе чухам юу болж өнгөрснийг огт дурдахгүй байна. Яагаад вэ гэхээр жамуух яагаад хаан болохгүй байгаа юм. Тийм шүү дээ. Энэ хооронд тий. За тайчууд, наймаанчууд, татаарууд тий. За эдгээр яагаад юу хийж ийсэн тодорхойгүй байгаад байгаа юм. Энэ бүхнээс үзэх юм бол Тэмүүжин дээрх хугацаанд хаашаач яваагүй. Нутагтай байж улсаа төхнүүлж байсан гэх олон үндслэлээр энэ Рачнавскигийн олзуурхан шүүрч авсан энэхүү мэдээнд нь ницаалтуудыг өгсөн байгаа байхгүй юу. Жинхэнэ Баатар тий. Манай энэ түүхчд. Дараагийнх нь бас нэг баримт байгаа юм. За Тэмүүжин Алтан усад 10 жил боол байсан гэдэгтээ яг адилхан нэг баримт байдаг нь тайчууд болон бусад аймагт хэд хэдэн удаа олзлогдож байсан гэдэг мэдээ байгаа байхгүй. За энэ мэдээг нягтлж үзэх юм бол судрын чуулганд Тэмүүжин эцгээс хагцнаасаа хойшоогоо буюу 1995 оны 2 сарын 11 хүртэл түүний амьдрал амар тайван байгаагүй. Үйл хэрэг дээрдэж доод те хааж явсан үед одоо ингээд мортхын хазгаа гэдэг шиг те иймэрхүү зүйл болоод сайн. Тайчууд болон ах トゥ төрөл садан түүнчлэн жадраан мэрэгд татаар нар түүнийг нэг бус удаа олзолж байсан тухай мэдээ байдаг. За тэгэхээр энэ сурвалжийн судрын жуулганд байгаа те эдгээр мэдээ баримтууд нь мэдээж ингээд яагаад ингэж битсэн болоо. Судрын жуулган чинь өөрөө болвол Чингис хааныг ингээд язгуураас тэнгэрт ивээгцэн гэдэг те энэ тулгуур үзэл баримталтаа бас ингэж хошиж явж идэг. Тэгээд Ил хаан тулсын үеийн хааны зарилгаар битсэн бол чансан тэргүүтээ 10 гаруй Монгол түүх судлаач те түүхчид оролцсон ийм судалгааны бүтээлд ингэж оруулж байгаа үйл явдал нь өөрөө алсуура Чингис хааны нэр хүндийг өргөх гэсэн Чингис хаан Багдаа олзлогдож исэн залуудаа олзлогдож исэн те гих мэтлэнгээр алсуура Чингис хааны нэр хүндийг өргөх гэжсэн ийм үйл явдал гэж үзэж ойлгож болно гэж үздэг байгаа. Энэ донд хоёулаа ингэж хийх байхаа. Би ч сайн мэдэхгүй байгаа юм. Надтай адилхан маш олон хүмүүс байгаа. Яг энэ Чингис хааны маань тэр дунд нь согттоод байгаа тэр 6-аас 10 жил шүү дээ тий. Энэ яг хідээс хідэн насных нь явцсан. Тэгээд одоо амьдрал ахуйн хувьд яг ямар хөө байсан өрөөгдийн хувьд ч гэдэм юм. Яг тэр нэг он цагийг хэлээд өгөөч. Хідээс хідэн насны хооронд байхгүй гэдэг энэ үйл явдлыг. За одоо нөө Чингис хааны төрсөн он цаг хугацаа чинь өөрөө нэг 1155 он, 1162 он гэж хоёр янз гараад байгаа тий. Тэгэхээр энэ үйл явдлыг бол 1184 оноос 1194 оны хооронд 10 жилийн үйл явц гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хэдтэй байсан гэдгийг нь 30 хэд байсан юм уу? 20 хэд настай. 20 хэдэн настайгаас 30 хүртэл насны хооронд үйл явдал яриад байгаа юм. Тий. Жишээ нь 1989 онд хар зүрхний Хөхнөр гэдэг газар Тэмүүжин хамаг Монголын хаан ширээнд суусан. Энэ үйл явдал бол яг тэр 1962 оноор бодох юм бол 27 настай байгаа юм тий. За тэгэхээр 27 наснаас нэг 33 4 нас. Эндээс тоолох юм бол 6 жил очиод байгаа юм. 84 оноос тооцох юм бол тэрийг 55 он төрснөөр нь бодох юм бол бас л 29 наснаас 39 насны хоорондох үйл явдал болоод байгаа байхгүй юу? Тий. За тэгэхээр энэ нөгөө хаан болцсон байгаад тэгээ араас нь алгуулчихад байгаа юм тийм үү? За. За тэгээд саяны энэ үзэл баримтлуудыг ингээд үзэх юм бол те Тэмүүжин 10 жил алтан усад олзлогдсон. Эсвэл Тэмүүжин тайчууд зэрэг те энэ аймагуудад удаа дараа олзлогдож исэн гих мэт нь бол энэ нь бол нэр хүндэт нь айгүй муу учраас Монголын нуус товчоо судрын жуулган гих мэтэд одоо тэмдэглэгдээгүй үлдээсэн гэдэг энэ баримтыг гаргаж ирээд байдаг байхгүй. Тийм учраас энэ баримт ингэж байгаад байна гэд. За гэтэл энэ бол түүхийн бодит байдалтай бол үл авцалдаж байгаамаа гэдэг санаа гаргаж ирж байгаа. За сая баярлалаа яг хэдэн наснаас нь хойш ингэж энэ үйл явдлууд болоо гэдэг нь өөрөө энэ асуултын хариулт нь байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ түүхэн бодит байдалтай ерөөс огт нийцэхгүй байгаа. За тэгэхээр энийг яг юу гэж тайлбарлах вэ гэхээр Тэмүүжингийн гэр бүл 1184 оноос 1194 оны хооронд энэ 10 жилийн туршид Тэмүүжин юу хийж байсан бэ гэдгийг хамгийн том энгийнээр ойлгох зүйлийг бол Монгол Улсын их сургуулийн доктор Батцөрөн судалгааны бүтээлдээ их Монгол Улсын түүх гэдэг намд бичиж оруулсан байдаг. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр
Тэмүүжин бүртээ өжин 2 8 хүүхэд төрүүлж өсгсөн өнөр өтгөн айл болж байгаа энэ үйл явдал энэ цаг хугацаанд чинь тохиож байгаамаа. Нэг алга болсон гэдэг үе дээр үү? За. За ууган охин буюу хожин бихий те. 1180 оны намар хоёр дахь хүүхэд нь бол хууган хүүгэн зүч. Барагцаал бол 1182 оны 11 сард, цагаатаа 1184 онд, өгөөдөө 1186 онд, чичээхэн бихий 1188 онд, алааха бихий 1190 онд, отгонхүү тулуй 1192 онд. За өгөөдөө тулуй хоёрын хоорондох 6 жилийн зай байгаад байгааз. За төмөөлөн бол 1194 онд гэж байгаа. За тэр бүхэл Тэмүүжин 1194 онд гинт түүхэн ингээд тодорч гарч ирж байгаа үйл явдлууд байгаа штэ. Энэ үйл явдлуудаас бас 1196 онд нэг Алтаалун буюу Алааха бихийгээд энэ одоо гүнжин бас төрж исэн. Энэ үйл явдал байгаа. Тэгэхээр энэ хугацаа 10 жил өмнөөс хойш хугацаагаар нийлэх юм бол Тэмүүжин бүртээ өжин 2-оос 9 хүүхэд төрчихсөн байна. Тийм байна тий. Тэгэхээр боол байсан юм уу? Алтан улсад эсвэл боол байгаад 10 жил байсан. Эсвэл мэрэгд янз бүрийн тэр улсуудад ингээд хозлогдоод явж исэн байх юм бол энэ одоо өнөр өтгөн гэр бүл болох зүйл байх уу? Тэгэхээр нөгөө бие засад гэрээ засад төрөө зас гэхээр энэ цаг хугацаанд Тэмүүжин юу хийж явсан бэ гэхэлэр өөрөө өнөр өтгөн болох улс орноо тэгшин одоо ингээ хариуцж явж исэн энэ л үйл явдал байна. Энэ бол энэ баримтал гэсэн үг байхгүй юу? Хариулт нь бол ерөөсөө тийм юм тий. За энэ баримтыг яаж тодорхойлж гаргаж ирж байгаа юм бэ гэхэлэр өгөөдөө хаан хэдэн онд хаан ширээнд суусан бэ? 1229 онд суусан. 13 жил төр бариад 1241 онд нас барсан. За 56 настай байсан гэж байгаа. За эндээс тооцоод үзэх юм бол яг 1186 оны өгөөдөө хааны төрсөн он цагтай холбогдож байгаа. Энийг ганцхан түүхэн сурвалж биш бүр хоёр түүхэн сурвалжаар баримталж байгаа юм тий. За дараагийн үйл явдал нь юу гэхэлэр тулуй. За татарын одоо нөгөө дайн болсон тий. Уулз голын дайн болсон. За энэ гол дээр бол ингээ харгил гээд хүн болвол татарын нэлээд том төлөөлөгч байгаа байхгүй юу? За энэ хүн явсаар байгаад дайны дараа ингээ явсаар байгаад тий. Тэрүүлж явж байгаад өөл үехийн өргөн гэрт нь ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэн гутаа 5 настай байсан тулуйг аваад тэнд нөгөө баригдахгүй гутаа аваад гараад явж исэн. Гараад явж байхдаа хутгаас угсан байгаа байхгүй юу? Энэ үед нь гэрт байсан одоо алтан гээд эмэгтэй араас нь гүүж гарсан гутаа тэр харгилын гаран дах хутгын нэг гараараа бариад нөгөө гараар болохоор шилбэр гэдэг ус байгаа штэ. Үснээс нь сулгааж исэн байгаа. За яг энэ үед нь гэрийн хойно өхөр муулаад одоо өхөр алаад тий янзлаад байж исэн житэй болон зэлэм нар бол гүүж гарч ирээд харглыг алаад одоо тулуйг аварсан гэж байгаа байхгүй. За энэ үйл явдал 1196 оны татартаа байлцсан цаг хугацаатаа бодоод үзэх юм бол 5 настай тулуй гэдэг бол 1192 онд төрсэн байж таарах гэдэг. Одоо буцаагаад тулуй 1192 онд төрсөнтэй саяын 5 настай бяцхан хүү тулуй байсан бол хожим нь Мөнх хааны түүхэн тэмдэглэлт байгаа байхгүй. За Мөнх хааныг бол бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Монголын эзэнт гүрний хаан Чингис өгөөдөө гүйг мөнх. За мөнх 1251 оноос 1259 оны хооронд хаан ширээнд суусан. 50 наснда таалалт өгсөн гэж байгаа байхгүй. 51 наснда. За энэ цаг хугацааг бодоод үзэх юм бол мөнх яг хизээ төрсөн бэ? 1208, 1209 он орчим. За энээс хөөгд үзэх юм бол тулуй 17 наснда аа болох боломжтой. Яг тухайн цаг үе боломжтой. За тэгэхээр энэ цаг хугацаанаас бодоод үзэх юм бол өгөөдөө хааны хэдэн он төрснийг олчлоо. Тулуй хэдэн онд төрснийг олчлоо. Эдгээрээс хөөж явсаар байгаад одоо бусад хүүхдүүд яг хэдэн он төрсөн бэ? 80, 82, 84, 86 гэдэг эдгээр цаг хугацаануудыг 2 жилийн цайтай ингэж таамаглаж олж байгаа байхгүй юу? За ингээд таамаглаад болохоор чинь ер нь Тэмүүжин яг тэр алтан улсад боол байсан гэдэг энэ үзэл санааг эдгээр баримтуудаар ницаачж болж байгаа юм. Тийм байна. Тэгэхээр энэ бол өөрөө нөө Монголын түүхэнд бас нэг хар толб болсон гадны одоо судлаачдын юм уу эсвэл нэг Монголыг муулах гэсэн Чингис хааныг арай муугар өгүүлэх гэсэн хүмүүст бол маш том ол золоод байдаг. Чингис хааныг одоо нэг нохооноос цочимтгоо гэдэг дээр дөрөөлнө. Бигдрийг алсан дээр нь харгис гэдэг дээр нь дөрөөлнө. Бүртөөг хайж авсан гэдэг одоо аймхаа хулчхар гэдэг дээр нь бас дөрөөлнө. Одоо энд Чингис хааныг 10 жил алга болсон гэдэг энэ түүхэн үйл явдал дээр нь дөрүүлж байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр саяны тэр Сергей Бодровын хийсэн Монгол гэдэг кинон дээр бол түүхийг бол арай илүү муухагаар харуулсан. Өөр юу юм бэ? Жохон ингээд эвгүй байгаад байдаг байхгүй. Ялангуяа Тэмүүжин боол болгоо тэг бүртөө өвчнийг тэр ингээл хүүхд мөхд өөр хүнээс олоод яваад байгаа энэ үйл явдлууд бол бас нэг онцгой байгаад байгаа хэвээр тийм. Хаус 800 жилийн тэртээ хүнийг одоо хүртэл ингэж хангалтна гэдэг нэрээ үнэхээр агуу хүн л дээ тий. За тэгэхээр энэ бүхнээс үндэслээд өгнөд хэлчих юм бол
Яг 1984 оноос 1994 оны хооронд энэ 10 жилийн хугацаанд бол Тэмүүжин хаашаач яваагүй. Сайхан үр хүүхдүүдэд өсгөөл араас нь хүүхдүүдэд төрүүлээл ингээл Монголдо байсан хамаг Монголоо захирал байж исэн. Харин энэ үеийн түүхэн баримт сурулж мэдээ баримтууд л зүгээр бүх үеэрээ бүх цаг хугацаагаараа бүх улсуудаараа алга болсон ийм л үйл явдал байгаад байгаа. Тэгээд гинт одоо нөгөө дайн гээл гараад ирж байна За тэгээд мэдээж их Монгол улсыг байгуулагдсан түүхийн судалгаанд бол янз янзаар л хандаад байдаг л да. Хүмүүс бол дийлэнхтэй нөгөө харьцуулан судлах буюу хоёр одоо ингээд жишээ нь хамаг Монгол хэрээд эсвэл хамаг Монгол татар гэдэг ч юм уу. Ингээд харьцуулан судлаад байдаг. Гэтэл энд бол хүнүүг үеэс эхлээд Төв Азийн төрд улсуудын хэмжээнд ер нь тодорж гарч ирэх, товоож гарч ирэх. За модон шэний тодорж гарч ирлээ. Тэмүүжин тодрон гарч ирлээ, 13 дугаар зуунд ингээд гарч ирж байгаа. Энэ үйл явдлууд нь өөрөө яг юутай холбоотой байдаг вэ гэхээр олон улсын үйл явдлуудтай холбоотой байгаа байхгүй юу? Жишээ хүн нэгдэгч, хоёрдогч орных биш. За ялангуяа одоо хөрс зэрэгэлдээ мөнхийн хөрш болох Хятадын одоо эртний улсууд одоо эртний Цин гүрэн, хан гүрэн одоо энэ дээр болвол Манж зөрчил ухсааны алтан улс гэдэг ингээд яригадаад байна. За хоёул зүгээр жишээ аваад ярьчих. Модон шаньюг одоо ингээд тодорч гарч ирж байгаа хүннүү эзэнт гүрнийг байгуулж байгаа энэ түүхэн үйл явдлуудад тэнд Цэншүү хааны нас орж байгаа, тэнд Жаогоо одоо том ингээд төрийг эзэлж аваад ингээд ард түмэн тариачдын дунд бослог гарч байгаа. Ингээд 6-7 жилийн хугацаанд хан улс бий болоод ингээд төр тэнцээ буужгнаад байна шүү дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр буцаага тэр модон шаньюуд хяналт тавих гэдэг ч юм уу. Тэнд одоо юужиг модон эсрэг хөдөлгөх, дунхуг хөдөлгөх ийм боломж тутсан учраас модон тэндээс тодорч гарч ирж байна. Чингис хааны үед бас л яг адилхан энэ үед бол Хятадд бол алтан улс, тангууд улс, сүн улс. За эдгээр улс хооронд ч өөр хоорондоо бас зөрчилдөн тэмцэлтэн. За тэр тэмцэлтгээс гадна яг энэ түүхэн үйл явдал дундаас бол алтан улс бол хоорондоо хаан ширээний төлөөх тэмцэлдэн ордны өөмийн самун гэдэг зүйлд идэгдэж байгаа байхгүй юу? Зөрчид алтан улс театр. За тэгээ түүхэн үйл явдлуудыг ингээ хараад үзэх юм бол яг нь манай судлаачид янз янзаар дүгнж хэлсэн байдаг л да. Хоёр янзын судалгаа байгаад байдаг. Яг энэ үйл явдлуудад хэн нь яг илүү байсан юм бэ? Хамаг Монголын Тэмүүжин буюу Чингис хаан илүү байсан юм уу? Хэрээдийн тойрол илүү байсан юм уу гэдэг. За тэгээд яг их Монгол улсын түүхийг хөөгөөд үзэх юм бол тэгээд тэрийг баримтлаад үзэх юм бол энд бол тойролын одоо инх цаг тогтож байсан буюу тойрол бүгдийг баздаг байсан үе байгаад байгаа гэл. За тэгтэл энд бас нэг үйл явдал эхэлнэ. Тойрол чин хүч өгжиж Чингис хаанаар өргөмжилж байгаа шүү дээ. Хамаг Монгол хаангүй байж яаж болох вэ? Тэмүүжин хүүг хаан ширээнд өргөмжилсөн бол маш зөв. Үүнээс хойш та нар эвтэй найрамдалтай бай гэдэг санааг хэлсэн. Тэгтэл жамуух бол яач чадаагүй өнгөрч байгаа энэ үйл явдлууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тойрол зүгээр энгийн нэг хам бол биш байгаа байхгүй тий. Хүчтэй. Тэгэхээр хөрс зэрэглээ хэрэд тусд юм болж байна. Гэтэл эртний үст алтан улсад юу болж байгаа вэ гэдэг бас сонирхолтой байгаа байхгүй юу? За алтан улс хоёулаа хамтран ажиллаж ярьчаад үргэлжлээ. За тэгье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани ажиллаж байгаа. За Skytel компанийн Монголдоо гэдэг энэ үйлчлэгээ бид ер нь бол олон жил сонсож байна. Мэднэ. За Монголдоо үйлчлэгээ шинжлэгдсэн байгаа. За яаж юм нэхлэр Skytel компани дараа талбарт үйлчлэгээндээ шинжилэл хийгээд илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү датаг санал болгож байгаа. За тэгэхээр ер нь бол ингэдэг байсан нөө интернет одоо сүлжээний хурдыг бид нар ингээд мегабайтаар хэмждэг байсан юм байна л да. Одоо хүртэлтэй босоод өрнөл банч юм хэмждэг л багтаа би мэдэхгүй. Гэхдээ ер нь бол одоо өнөөдрийн хүртэл энийг хүртэл мегабайтаар хэмждэг. Тэгэхээр бид нар одоо ингээд жишээлбэл дараа талбарт ингээд дата хэрэглэдэг байл гэж бодлоо тий. Ингээд байжгаад нэг кино үзэн шүү дээ тий. Тэнгууд тэр киногоо би ингээд нэг за 600 500 мегабайтаар ч юм уу үзлээ гэж бодё тэр киногоо. Тэнгууд 500 мегабайтын төлбөрөөр төлдөг гэж. Мегабайтаар нь төлдөг гэж. Тэгсэн чинь одоо болохоор шууд нөгөө 1052 гигабайт 1024 гигабайт мегабайт чинь 1 гига болдог шүү дээ тий. Тэнгууд шууд гигагийн төлбөр болж байгаа юм. Тэгэхээр одоо хуучин мегабайтаар тооцогддог байсан бол одоо шууд бүхэлдээд гигабайтаар. Гэхдээ өмнөхөөсөө 3 дахин хямдхан болчихж байгаа. Ийм л болж байгаа юм лээ. Өмнө нь мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогдож 1 цагийн киног үзэхэд 6000 төгрөгийн дата зарцуулдаг байсан бол одоо ердөө 2000 төгрөгөөр үзэх. Тэгээ илүү хурдтай. Ийм үйлчилгээг 3 дахин их 3 дахин үн бага үйлчилгээг Skytel Монголдоо үйлчилгээний багцууд та бүхэндээ санал болгож байна. За тэгэхээр Монголдоо үйлчилгээний багцуудаас өөрийн хэрэглээнд тааруулан сонгож илүү дэлгэнгүй мэдээллийг аваарай. Мэдээж холбогдох одоо хаяг нь гэх юм бол Facebook дээр Skytel official гэж бичих юм бол гараад ирнэ. Skytel цэг юм байна гэж бичих юм бол гараад ирэх юм байна шүү. За тэгээд энэ Skytel-ийн ер нь бол одоо хүмүүсийн ухаалаг хэрэглээ гэдэг зүйл бол одоо урд нь авдаг байсан одоо хэрэгэлдэг байсан мөнгөөрөө
дараагийн үед нь те яг тэндээ таарлал авах биш. Тэр мөнгөөрөө өөрийнхөө өмнө хэрэгэлдэг байснаас 3 дахин их үйлчлэгийг авч чаддаг ч юм уу те. Эсвэл өөрийнхөө хэрэгэлдгээс 3 дахин хямд үнийг ингээд санал болгож чадж байгаа бол энэ бол яг харахгүй дэвшил те. За ингээд Skytel-ийн хамт олонд баярлалаа. Монголдо үйлчлэгээ шинжлэхлээ. За маш их баярлалаа. За нөхцөл байдал одоо яг Алтан улсын түүх те төрийн ордон руу орж эхэлж байна. 1994 онд Алтан улсын I1 гэдэг хүн хаана эсэргүүцэж бослог гаргасан байгаа байхгүй 5 сард. За ингээд язгууртан гэдэг тийм. Язгууртан. За тэгээд тэр бол яасан бэ гэхээр өөрийг нь мөрдөж ирсэн Алтан улсын хааны цэрэг те Ваньянжин гэж хүн байгаа. За энэ хүнтэй тулалдаад удалгүй Алтан улсын баруун хойд хилийн нүүдэлчтэй холбоо тогтоож эхэлсэн байгаа юм. За тэрний тухай яг юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр тэр I1-гийн яг дэрэгдэх хүн болох Хедиа гэх чинь бол яг ингээд 1994 оны хавар хэлсэн байгаа байхгүй юу? Бид энэ тулдаанд ялагдвал дараа нь хэн биднийг дэмжих вүлээ? Тэднийг бол те Алтан улсын хааны цэргийг хэлж байгаа байхгүй юу? Гисгийн цээрхлүүлэхийн тулд их ухсааныханд хандаж тусламж ирвэл сайн босуу гэж хэлэхэд нь I1 зөвшөөрсөн байгаа юм. Их ухсаа. Тэг их ухсаа гэж нэрлэдэг. За тэгээд зөрчдийн I1 тусламж гуйхаар биечлэн умард нутгийг их ухсаа буюу умард нутгийг зорж хүрэх цагт бол их ухсааны нэг ноён цэргээ авч ирж таарсан. I1 ихэд баярлаж мориноосоо бууж харилцан бие биенээ хүндэтгсний дараа 10 тэрэг бэлгийн эд бараг өгсөн. Тэд хамтарч уулоо хурч зөрчдийн Вангингийн жанжинтай тулалдаад их ухсааны цэрэг хөө хуйггүй хэрнээ агуу гарамга байлдаад морин дээрээс байлдаад байсан. Нэг цэрэг бараг 100 цэрэгтэй тэнцэх хэмжээний ингэж байлдаад маш том I1-д одоо ингэ тусламж дэмжлэг үзүүлж байгаа байхгүй. За ингээд хааны ордон дотор бол ийм зүйл ихсэн байгаа байхгүй. За энэ хямрал бол мэдээж агуу маш олон ингэ газрыг авчлаа. Хатгин, хонгироод татар нарын олон Монгол овг аймаг татагдан орж ийна. I1-г дэмжиж байна. Тэгэхээр Монголын нүүдэлчдийн ертөнцид бол 10-20 жил тогтож байсан энхийн тогтолцоо бол энэ түүхэн үйл явдлаас болоод дараагийн 12 жилийн хугацаанд энэ хямрал эхэлж байгаа байхгүй. За ингээ хямрал эхэлсэн. За энэ үйл явдалтай холбоотойгоор энэ I1 гэдэг нь бол энэ хатгин овгийг Алтан улсын түүх сурвалжууд те одоо сая их ухсаа гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ үнийг хэлээд байгаа юм байна л да. Хатгин овгийг хэлээд байгаа юм байна лээ. За хатгин овгийн бүр үүсэл нь бол нөгөө Буха хатагийн нөгөө ахыг бодончрыг хайж явдаг Буха хатагийн гэдэг ах шүү дээ. Тэ энэ чинь хатгин овгтон болж байгаа шүү дээ. За хонгироо татар нарын олон Монгол овг аймаг татагдж орсноор бол энэ ширүүн тэмцэл эхэлсэн. За энэ үед бол юу болж байгаа вэ гэхээр нөгөө Хэрээдийн тойрол хаан эрх хар дүүн 8-ны Инанч бэлгээд очсон байгаа. За Инанч бэлгээ яг энэ үед хүчрхэг болчихсон байсан учраас 8-ыг Хэрээдийг довтлох маш том шалтгаан ингээ эрх тэ хараар ингээд бий болчихж байгаа байхгүй. За ингээд тойролыг довтлоод хөөгөөд явуулсан. За энэ үед ч гэсэн одоо Монголын төр дотор ингээд төр улсууд гангаж эхэлж байна. Бараг л Хэрээд улс төр тусаа алдах шахуу хэмжээнд хүрчихэж байна. Тойрол юу хийсэн бэ гэхээр хамгийн түрүүнд Гүр хаан руу очсон. Гүр хаан бол хар хятадны хаан. За ингээд хар хятад руу очиж штэ. Гисэн хэдий боловч тэнд бол Гүр одоо хар хятадны хаантаа бол нэг жил орчим байгаад эвдэлцээд тэг ингээд явсаар агаад ингээд Тэмүүжин дээр ирж өвлөж байгаа штэ. Гэтэл яг энэ үед яг нөгөө гар нь байсан Хэрээдийн те жаха гамбуу байгаа. За энэ хүн юу хийжсэн бэ гэхлээр ямар ч тойролоос өмнө Алтан улстай дэмжлэг олгож байсан байгаа юм л да. Тэгэхээр Хэрээд улсын дотоод бодлого нь юу байсан бэ гэхлээр нэг тал нь Гүр хаанаас нөгөө тал нь Алтан улсаас хоёр талаас дэмжлэг авч агаад нөгөө 8-ны Инаач бэлгийг цөм зохиод нь штэ. Гэтэл энэ хоёр нь хоёулаа бүтээгүй юм шиг байна. Тэгээ жаха гамбуу тэр хэсэгт ингээ байж ахт нь Чингис хаан дуудаж авчираад өөр дээр иж нэгтгсэн те. Энийний дараа тойрол ирж байгаа. Энэ үйл явдлууд болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас Алтан улсын төрийн одоо ингээд ордонд нэг ийм зүйл болж байгаа байхгүй. Хойд нутагт бол ингээд агүй олон үйл явдлууд болоод байна. За энэ үйл явдлуудаас 8-ны одоо энэ юу гэж байгаа байхгүй. Бэлгээ бөгөө гэж. За энэ хүн бол тий харамж, харгас ийм маш бүдүүлэг хүн. Тэгэхээр ийм бэрхшээл үүсгэж магадгүй гэж айлтгсан байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдалтай холбоотойгоор ер нь бол төр тус дотроо ч гэсэн ганхаж эхэлж байгаа энэ үйл явдлууд бас л эхлээд болж байна гэсэн зүйл байна. За ингээд дотооддоо бол Хэрээд эртнээс зөрчилдөж ирсэн 8-нууд тэгээ Алтан улс дотооддоо хямралсан энэ завшааныг ашиглаад эрх харын одоо үйлдэлээр шалтгаанлаад те Хэрээдийг гинт төмөрөнд довтолж байгаа энэ үйл явдал. Мэрэгдүүд бас яг жаха гамбууг ирсэн байхад нь Тэмүүжинний те тэр хүрээрөө довтолж байгаа энэ үйл явдал. Хатихан тэр татар эднүс Алтан улсын тэр I1-г дэмжиж те Алтан улсын умард хязгаарлуу довтолж байгаа эдгээрүүд нь бол нэг амар том бужигнаан үүсэт эхэлж гисэн энэ бужигнаан нь
ирээдүйд яг Монгол дотор байгаа эдгээр төр улсууд бол тий ганхаж эхэлж байна. Энэ нь яваандаа эдгээр улсууд ийм бэсрэг улс гэх юм уу одоо хамаг монголоор хэрэг дээрээ 8-аар байх боломжгүй байна. Тэгэхээр энэ бол нөгөө 8-ны Таян хааны хилдэгтэй адилхан Тэнгэрийг улам гэгэн байлгахын тулд наран саран байдаг үз. Харин газар дэлхий дээр хоёр хаан яаж байж болох вүлээ гэж хэлсэнтэй яг адилхан ирээдүйд энд нэг төр улс бий болно. Энэ төр улсын эсрэг хин зүтгэж байгаа вэ? Хин энэ өрсөлдөөнд оролцож байгаа вэ гэдэг үйл явц авч байна. Энэ өрсөлдөөнд хамаг Монголын Тэмүүжин мэдээж номер 1-ээр орж ирнэ. За хоёрдугаарт Хэрээдийн Тойрол. Жамуух. 8-ны Таян хаан тий гих мэтлэнгээр одоо ингээд нөө таргуудаа хэрэлтөг гэл хүмүүс байж л байгаа тий. За эдгээр хүмүүсүүд байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн дотор энэ төр улсууд ганхав гэдэг нь бол ирээдүйд томоохон их Монгол улс байгуулагдах үндэс суурьуудыг нь тавьдж байгаа. Энэ үйл явдлууд болоод байгаа. Тийм. Тэгээ нөгөө талдаа энэ нөгөө нэг хөрс зөргөлдөө байгаа одоо улс орнууд гэх юм уу те одоо энэ алтан улс зөрчид гэх мэт энэ улсуудын хоорондын нөхцөл байдлаас айгүй чухал юм. Эдгээр чинь зэрэгэлдээ байгаа одоо тэр улсууд чинь бүхэл биш шүү дээ те аймагуудын хэмжээнд л байгаа. Тэр аймагуудыг өөртөө нэтгэж чадсан нэг язгуутан гарч ирэл бослого хийгээл баг хааныг унгааж штэ те ийм л ийм одоо яаж болцсохгүй нөхцөл байдал байгаа юм байна л да бүгд те яг цаг хугацаанд ингээд нөхцөл нь ингээд таарчлаа л гэдэг шиг. За одоо саяны энэ үйл явдал дээр бас нэг түүхэн юу хийж болж байгаа байхгүй үнэлгээ хийж болж байгаа. Энэ нь юу гэхээр Инаач билгээ Хэрээдийг довтсноор бол нөгөө инхийн харилцааг Хэрээд толгоолж явж исэн бол хормын зуур одоо тэр нөгөө хамгийн том толгойлогч гэх юм уу те удирдагч гэдэг зүйл байхгүй болоод явчлаа. Энэ нь өөрөө хамаг Монголын хаан Тэмүүжинд бол бас нэг том сорил ирээдүйд хэн хаан байх вэ? Хэнийг даах вэ? Тэ одоо хэнийг даах вэ? Хинтээ одоо ингэж хамтарч явах гэдэг ч юм уу. Ер нь энэ сорил нь өөрөө Тэмүүжин ирээдүйд их Монгол улсыг байгуулах хайгуу том бодлыг нь тэгэд өгчөж байна. Гэвтэл саяны Хэрээдийн одоо тойрол те энэ хүний одоо ингээд төр тулс нь ганхаж байгаа энэ үйл явдалд Жамуух бас боломж олгоод өгчөж байгаа байхгүй. Жамуух одоо Хэрээдийн тойрол чи бишээ гэж байжсэн бол одоо би яагаад биш гэдэг зүйл гарч иж байна те. За тийм учраас яг энэ үйл явдлын хувьд бол энэ улсын жинхэнэ эзэн хаан, жинхэнэ одоо эзэн хэн байх вэ гэдэг дээр ийм шалгасан шалгалтууд явагдаж штэ. За тэгээ үйл явдлуудыг дараалаад ингээд залгаагаар өрнөсөн ийм үйл явдлууд нь өөрөө ихэвчлэн Жамуух болвол Чингис хааныг довтлох шалтгаан хайж байгаа үйл явдлууд болж байгаа. За энэ үйл явдлуудыг Монголын нууц товчоонд нэгэн тодорхой дурдчихсан байдаг. За энэ бол нэг удаа сайр хээрт нутаглаж байсан Чингис хааны тэ Адун сүрэг. Чингис хааны за энэ дээр бол яг Монголын нууц товчоон дээр бол Зоч Дармаалагийн Адун сүргийг гэж байгаа. Адун сүргийг Жамуухын дүү тайчир хулгайлаад аваа явчихдаг. За араас нь Зоч Дармаалаг анд нөхдүүдтэй хэлж байгаа ч араас нь очиж адууга хурааж авчирья гэж хэлэхэд нь нөгөө хэд нь айдаг. Яагаад гэвэл Жамуух гэдэг бол тухайн үед бас л нэр нөлөө бүхий том хүн байж байгаа тийм. Удахгүй гүр хаан болно гэх мэтлэнгээр. За тэгтэл энэ дэр нөгөө хүмүүс Жамуухаас айж штэ. Тэгэн гут нь Зоч Дармаалаг ганцаараа араас нь явсаар агаад шүн орой тайчрын тэр одоо адуу хураацсан байсан хэсэг дээр очингуудаа морины дэлгэн дээрээ те нааж өөрийг ингэж явснаа цааталт нь гарангуудаа тайчрын нурууг хаг харуулж алаад адууга буцаагаад авчирдаг. Тайчир бол Жамуухын төрсөн дүү. Тайчир бол Жамуухын төрсөн дүү. За энэ үйл явдалтай холбоотойгоор бол хэд хэдэн бас зүйлүүдийг тодорхойлж болох юм л да. Жамуух өөрөө довтлох гэсэн шүү дээ. Шалтгаан хэрэгтэй байсан шүү дээ. Дүүгээрээ зүгээр адун сүргийг хулгайлуулсан юм шүү. Тэгэхээр энэ адун сүрэг чинь Зоч Дармаалагийн адун сүрэг үү хамаг Монголын Чингис хааны эзэмшлийн нөгөө байлдааны хүлдэг мордууд уу гэдэг асуудал гарч ирж байна. За тэгээд тэр дайнд болвол Зоч Дармаалаг адун сүргийг тайчрыг алснаар бол дайн дэгдэжж байна. За Жамуух мэдээж тайчир дүү алгадав гэд өөрийнхөө те жадрааны 13 отхыг нэгтгээд тэргүүлж 3 түмэн цэргийг бий болгож байгаа. За ингээд алгууд буюу тургууд гэдэг уулыг даваад Чингис хаанд халдахаар ингээд ирж яваа. За энийг нь бол Ихрэс овгийн мүүлхэ тотог боролдоо хоёр бол Чингис хааныг хүрлэхэд байхад нь ирж хэлсэн байгаа.
За энэ мэдээг аваад Чингис хаан 13 хүрээнээсээ 3 түмэн цэргийг авч Жамуухыг өгтөж мордоод Далан балжууд гэдэг газар очсон байгаа байхгүй. За энэ Далан балжууд гэдэг газар руу очих цаг хугацааны хувьд бол Чингис хаан бараг 200-аас 230 км зайд болж байгаа. Жамуух бол 60 км зайд болж байгаа байхгүй. Хин хамгийн ашигтай байрлалыг авах вэ гэдэг дээр бол Жамуух бол нэгдүгээр цэргүүдээ амраачсан тий амар тайван явж байгаа. Чингис хаан бол тэр заа Далан балжуудын ашигтай байрлалыг авахын тулд яаруу ёсоо учраас бас морд цэрэг ядарсан байх магадлалтай. Яагаад вэ гэхээр би дараагийн түүхэн үйл явдал болох гэдэг шүү дээ тий. За дайн эхэлсэн. Дайн эхлэхэд бол Жамуух энэ дайнд тэргүүлж эхэлсэн байгаа. За ингээд гартаа авч эхэлж тань үйл явцыг. Тэмүүжний одоо анхны цэрэг удирдаад яг дайтаж байгаа. Өөрөө удирдах дайтаж байгаа дайн тий. Яг өмнөх дайн дээр бол дандаа нэг тойрол Жамуух нартай хамтарч байсан бол одоо 13 хүрээгээ удирдаад эндээсээ одоо 3 түмэн цэрэг босгоод анх удаага өөрөө удирдсан энэ дайн дээр бол Монголын нуус товчоог тулгуурлаад ярих юм бол жээрэн хавцал энд шургаж орсон гэдэг нь бол тухайн цэргүүдэд амьд авч үлдэхийн тулд тийшээ зогтож орсон. За энэ бол ер нь бол бараг л ялагдал. Ягаад гэвэл энэ дэр Жамуухын хэлсэн үг байгаа байхгүй. Бид тэднийг зээрэн хавцалж шахав гэж агуу те баясаад явж байгаа гэж. За ингээд Жамуух буцаж явахдаа бол Чонос овгийн 70 нэрийг тогоонд буцалгав гэж. За нөгөө нэг баримтаар бол 70 нэрийг талан тонон дээрэмдэд гэж. За ингээд хоёр янзын юм яваад байдаг шүү. Энэ бол бас яг Монголын нуус товчооны судалгаа бол тэ улам цаашаа нарийсаад байгаа гэдэг зүйлийг яриад байна. Үүн дээр бас яг үнэхээр Жамуух Чонос овгийн 70 нэрийг буцлагсан уу гэдэг, тэгээ тоогоонд буцлагсан уу гэдэг ийм бас судалгааны өгүүлэл байдаг. Гэхдээ энийг би дараа нь Жамуухын одоо тусдаа юм нэвтрүүлэг байгаа. Энэ дээр илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлаад өгье. За тэгээд одоо юу болж байгаа вэ гэхээр Жамуух Чонос овгийн нэгүүдэ цагаан гуагийн толгойг нь тастаад морины сүүлнээс чирч одвоо гэж хэлсэн байгаа байхгүй юу? Толгойлогчийн. За энэ мэтлэнгээр энэ үйл явдлууд явсны дараа одоо өглөө тэр зээрэн хавцалд шахагдсан байсан тий Тэмүүжингийн хүрээ зүгээр ингээд бодоод үзэхэл ингээд нэг өглөө болоод ингээд манан арилж байгаа энэ үед нь бол нөгөө ялсан талын Жамуухын талаас маш олон хүмүүс Тэмүүжингд ахаар ирчихсэн байдаг. Ялагдсан Тэмүүжинг дах гэж үү? Тий, ялагдсан Тэмүүжинг дах гэж байна. За эндээс бол Тэмүүжинг яг хэн байсан бэ гэдгийг нь бас хувь хүнийхэн хувьд нь бол бас дүгнэлт хийж болж байгаа. Яагаад вэ гэхээр одоо Тэмүүжин энэ дайнд хэнийг өмөрч байлцсан бэ? Дуучнаа өмөрсөн. Жамуухтаа дайн хийсэн. Иргэнээ өмөрсөн гэсэн үг. За баг иргэнээ өмөрсөн гэсэн утга санаа гарч ирж штэ. Жамух бол яасан бэ гэхээр за яг адуу хулгаалсан гэдэг чинь мэдээж хулгааг дэмжиж болохгүй. Тэгэхээр хулгай хийсэн дүүгээ мэдээж за яг дүү наалгцсан учраас шонцонгаа авах бах. Тэгээ энэ үйл явдал нь тухайн яг Жамуухыг дагж исэн хүмүүст бол нэг эргэлзээ төрүүлсэн байж магадгүй. Гэтэл дайны үйл явцын дараа тэр Чонос овгийн 70 нэрийг талан тонн дээрэмдээд эсвэл буцалгаад тэгээд тэр нэгүүдэ цагаан гуагийн толгойг тастаад морины сүйрлнээс чирч авч явж байгаа учир явдлуудыг нь харсан Жамуухыг дагсан хүмүүс бол за энэ хүнийг дагах юм бол ирээдүйд ийм харгас эзнийг дагах юм байна. Харин Тэмүүжин бол адуучнаа өмөөрлөг гэдэг ийм санаа сэтэл суусан байх бас магадлал өндөртэй. Бас цаг хугацаа хүлээжсэн ч гэж магадгүй шүү дээ. За Тэмүүжин саяны энэ 13 хүрээг өдөрдөж хамгийн анхныхаа дайнаа хийсэн боловч энэ нь мэдээж за зээрэн хавцалж шахагдсан тий. За ялагдал гэж хэлж болохоор ийм зүйл байгаа. Жамуухын хувьд бол Тэмүүжинг анх удаага ялсан бөгөөд ахиж хизээж ялахгүй энэ үйл явдал тий. Эсвэл нөгөө нэг би зүгээр ингэж бодоод байсан саяных тэр. Тэгтээ тэрэнгүү бүгдэнд нь тэр хүннүгөөс хойш ирсэн хэв хууль байгаа шүү дээ. Цээжинд нь тэр хууль байгаа шүү дээ. Тэн дээр чи хулгай хийсэн хүнийг яаж шийдэгдэг вүлээ те. Адуу хулгаас унаг те. Гэтэл тэн чин адуу хулгайлж байгаа дахиад үйл явц явж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдийнх нь итгэдэг тэр хуультай нь зөрчилдөө тэрийг эвдсэн хааныг дагна гэдэг бол тэр иргэдийн хувьд бол эвгүй санагдаж магадгүй чинь те. Хоёул хамтран ажиллаж ярьцгаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Garden ажиллаж байгаа. За эрчим хүчний хэмнэлттэй, байгаль дээлтэй шинэ орон сууцаа хамгийн таатай нөхцөлтөө ногоон зээлээр авах боломжийг Мандала Garden цогцлбор хороолол олгож байгаа. За мэдээж одоо нэг байрлалын хувьд гэх юм бол хаан уул дүүрэг те Ярамгийн Ацтын аманд байрлаж байгаа. Нийтдээ 10 га талбай дээр энэ бүтээн байгуулалт явж байгаа. 10 га-гийнх нь 65% нь буюу 6.5 га-д нь ногоон байгууламж. Энэ ерөөсөө л яг байгаль дээлтэй орчин гэдгийг бол харуулж байгаа. Тэгээ бид нар яг нэг эрчим хүчний хэмнэлт гэдэг тайлбарлах юм бол ийм юм билээ. Хэрвээ таны
одоо байрчин ч байдаг юм уу те илүү дулаан алдагдал багтаа байх юм бол нөгөө бидний хэрэгжилж байгаа нөгөө нэг халаахж байгаа хөрөмж байдаг юм уу эсвэл хэрэгжилж байгаа тог цоглохаан дулаан эдэр маань ингээ багаар багасаад яваад идэг хэрэглээний хувьд. Тэнгууд нөгөө сар төлж байгаа үнийн дүн чинь ядаж ингээ нэг хүн 150 төлдөг байл өөр байранд. Гэтэл нөгөөдөнд нь 149 төлдөг байсан ч гэсэндээ энэ нэг сар, нэг жил, 10 жил гэж бодох юм бол маш их хэмнэлтийг үзүүлж идэг. Энэ хэмжээний хэмнэлттэй байрыг чинь байгаль дээлтэй гэж яриад байгаа. А тэгвэл тэр байгаль дээлтэй гэдэг стандартаар баригдсан байгааг нь баталж чадах юм бол те энэ бол үнэхээр тэр эко орон сууц юм байна. Ногоон орон сууц юм байна. Одоо эрчим хүчний хэмнэлттэй орон сууц юм байна. Тэгвэл ийм орон сууцсан дээр бид нар ногоон зээл гэдгийг гаргад юмаа гэж цаанаас нь зээлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бидний хамгийн одоо нөгөө нэг боломжит зээлийн нөхцөл чинь ипотек гэж бид нар гэдэг шүү дээ тийм. Ипотект орох болохоор метр квадрат заадаг. Тэдээс дэш метр квадратаа болохгүй гэд. Гэтэл 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй айл байвал яах вэ? Цаашаа тэр хүүхдүүдтэй өрөөг нь гаргаад өгмөр нь хичээл хийдэг өрөөг нь гаргамаар ингээд тэгэхээр ийм 80 м дотроо бараг атигаад за яг ингээд барьцдаг. 80 м бол яг том л доо. Гэхдээ энэ хүн хүний хэрэглээ ондоо шүү дээ. За ингээд 80 дотор барьцдаг. А тэгвэл энэ ногоон зээл яадаг вэ гэхээр метр квадратын хэмжээ байхгүй. Мөн дээрээс нь хүүний хувьд бага, а дээрээс нь хугацаа нь ипотекийг утгах юм бол хайцсангу урт байж чаддаг. Тэгэхээр ийм зээлийг гаргахын тулд нөгөө зээл гаргаж байгаа газар маань те нөгөө бүтээгдэхүүнээ судлах байхгүй. А тэнд нь одоо энэ мандала гард нийцээд байна л гэсэн үг шүү ер нь бол. За ингээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг те ийм хоёрын хатан нөхцөлтэй юм ногоон орон сууцыг авахаар зорж байгаа бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 75 8000 утаснаас аваарай. 75 8000 утас руу холбогдоод мандала гардыг зориорой. Тэгээд эндээс авж байгаа орон сууц чинь гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт байх юм шүү гэдгийг хэлье. За баярлалаа мандала гарданд. За баярлалаа. За одоо энэ үйл явдал дээр Тэмүүжин сая 13 хүрээ босгож гарч ирсэн. За эндээс бол 3 түмэн цэрэг тий. Том хөрөө байж шүү дээ тий. 3 түмэн цэрэг гэдгийг бол яг орчин цагаар ойлгох юм бол 30 мянган цэрэг гэж ойлгохтой байгаа юм. Тэгэхээр тухайн үеийн байдлаас үзэх юм бол энэ нэг 13-аас нэг 20 мянга орчим тий. Ийм цэрэг байх боломжтой гэдэг судлаачдын таамаглалууд байгаад байдаг. За тэгээ энд бол бас нэг сонирхолтой судалгаа байдаг л да. Энэ судалгааг Монгол Улсын их сургуулиас эрхлэн гаргасан их Монгол улс хэмээх түүхийн судалгааны бүтээлд доктор Батсүрэнгийн судалгаа байгаа байхгүй. За энэ судалгаан дээр бол энэ 13 хүрээ гэдгийг бол Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл. Судрын чуулган 2 дээр ингээ харьцуулаад 2 янзын юм 13 юм хүрээ Тэмүүжийг тэмцсэн байгаа шүү дээ. Тэр 13 хүрээ яг ямар хүрээ байсан бэ гэдгийг тэмдэглэсэн юм байна. Тэмдэглэсэн. Тэгээд судалгаа гаргаж ирсэн гэсэн үг байхгүй. Судлаад гаргаж ирсэн. За энэ дээр бол би яг нөгөө Богдбаатар Баатрын тэ биеэр дайсан. За энэ дээр энэ сурвалжаас ингээд ишлээд ярихад бол нэгдүгürt бол өөлөн ихийн хүрээ. Нэг хүрээ гаргаж ирж байгаа. Хоёрдугаарт мэдээж Тэмүүжингийн хүрээ. Гуравт нь бол Сэм Хачуулагийн үр, Бултаачуу Баатар болон Мухар хулан, Чаврын гурвын захирсан Түбэгэн, Хэрээд, Аадархан, Горлоос аймлуудаас тэ ингээ бүрдсэн хүрээ гэж байгаа. За энд бол Түбэгэн Хэрээд гэдэг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр Хэрээдийн зарим одоо тийм байж. Юунууд нь одоо ингээ Чингис хааныг дагцаан гэдэг энэ үйл явдаг шүү дээ. Энэ дэр хэлж байгаа. За дараагийнх нь бол Сэнгүм ноёны хүү Дэрэн төрлийн дүү Хорида нар захирсан Будаатын хүрээ. Жалаар нараас бүрдсэн хүрээ, Сачаа бэхи тайчуу нарын зүрхний хүрээ. За, зүрхний хүрээ. Дарида очгон нэгүүн тайш те Хучир нарын захирсан Доглоод нэгүс Сахайд Нүнжин нараас бүрдсэн хүрээ. 8-д нь Хотогт Монхрын хүү Мөнх Хучир Хуланбаатрын их Чирэн нарын захирсан Хяадын хүрээ. 9-д нь Хотуула хааны хүү Зочхааны захирсан Хяадын хүрээ. 10-д нь Хотуула хааны хүү Алтны захирсан Хяадын хүрээ. 11-д нь Хабуулын хөвгүүд Хуланбаатар, Тодон очны удам, Исүүхэн том ах, Мингэтүү хяаны хүү гих мэтлэнгээр одоо ингээ өнгүүрийн захирсан Баяуд айлуудаас бүрдсэн хүрээ. 12-д нь Сүлдүүсийн Тахбаатрын Баатар болон Сухан нараас бүрдсэн хүрээ. 13-д нь Гиндүү чон, Өлөгчин чон хоёрын овгоос бүрдсэн хүрээ. За энийг бол судрын чуулганд бол Чарака Ленкумын удам, Гиндүү чинээ, Өлөгчин чинээ нарын удмын захирсан Нерун салбарын Нухгууз нарын хүрээ гэж ингэж тэмдэглэсэн байдаг. За эдгээр 13 газрын Тэ. Эдгээр 13 хүрээ болвол Тэмүүжинг дэмжиж босож ирсэн, тэ хамгаалсан. Тэмүүжинтэй нэгдэж энэ дайнд оролцсон ийм үйл явдал болж байгаа сте. Гэтэл одоо дараа нөгөө Мав өндрийн тулдаан буюу Хэрээдтэй хийсэн дайнд эдгээр одоо хүрээнүүдээс ихэнх нь бас Хэрээдийн тал руу орсон байдаг шүү дээ. Тэмүүжингээс урдсан үйл явдал байгаад байдаг те. За мэдээж Жадрааны жамуух. Жамуухын харьяанд бол Жадраа нараас гадна урууд, ноёхон, баруулаас, байран, түнчлэн, мангууд, хонхтон. За эдгээрүүд бол бас жамуухыг одоо тий жамуухын талаас гарч ирсэн ийм үйл явдлууд болоод байгаа. За дайны дараа мэдээж жамуухаас нэлээд олон хүмүүс
хагцаж ирсэн гэж байгаа шүү дээ. За одоо энэ дээр бол Урууд аймгийн Зөрчидээ, Мангууд аймгийн Хуйлдар нар Харьяат аймгаа дагуулж Жамуухаас салаад Чингис хааныг төсч ирэв. Хонхны Минлэг эцэг Жамуухыг дагаж байсан бөгөөд одоо 7 хүүгүүнээ дагуулan Жамуухаас хагцаж Чингис хаанд нийлэн ирэв. Жамуухаас өдий улс иргэн салж Чингис хаан өөртөө ирэв гэж агиих баясаад за тэгүн гутаа онны шуугууд нийлж хоригдсан байгаа байхгүй. За энэ хорин дээр бол Чингис хаан өөлөнгүжин хасар Сачаабихи нарт те тэргүүлэн ингээд нэг нинжгээд хундагыг барьсан те. За ингээд нинжгээд хундаг барьсны дараа Сачаабихигийн баг ихнэр эбэхэд тэргүүлэн хундаг барихт нь нөгөө хожин хатан хуурчин хатан хоёр уурлаад чи одоо яагаад бидэнд тэргүүлэн хундаг барихгүй байгаа юм гээд одоо нөгөө нэг хондогч шихүүрийг занждаг штэ. За тэгээ шихүүр бол Исүхэ Баатар Хотуула хаан нар өгсөний дараа ийм хүү жанжигдах болов гэл ингээл ойролдог. За энэ бол хуралдаан уур амьсгал тэр нөхцөл байдлыг те хорим найрыг нөхцөл байдлыг агуу жоохон эвгүй байдалд оруулцдаг. За гэтэл яг энэ хорим найрыг манай талаас болохоор бэлгүүдээ. За тэгээд одоо энэ дээр бол нөгөө нэг зүрхний талаас гэж байгаа байхгүй бүрий бүх засч явж байсан байгаа. За ингээд бүрий бүх засч явж байсан чинь яг хатхан овгийн нэгэн ир гэж байгаа байхгүй. Нэгэн ир бидний морины уяанаас энэ морины одоо ингээд цолбор хулгайлж аваад баригдсан байгаа. За тэгээ бүрий бүх тэр хүнийг өмөрөөд бэлгүүтэйтэй одоо ингэж хэрэлдээд бэлгүүтэйгийн мөрийг хагч явсан байгаа байхгүй. За ингээд модны сүүдэр доор цусаа гойжуулаад зогсож байгаа бэлгүүтэйг Тэмүүжин харчингуудаа энэ юу болсон юм бэ гэдгсэн чинь ах дүүнэр дөнгөсөө ингээ эвлэрдэж найрамдж явах те миний энэ баг зэргийн шарах бол яг айл өглөө юм болсон билээ гэсэн чинь Тэмүүжин зөвшөөрөхгүйгээр одоо нэг саглагар модны доор найр наадам хийж байгаа шүү дээ. Тэнгууд нөө бургас модыг ч одоо ингээ хуглаад хоорондоо зодтолдох те. Иймэрхүү үйл явдлууд болдог. Бөгөөд зүрхэн овгийнхан хамаг Монгол Тэмүүжингийн талдаа одоо ингээ Чингис хааны талдаа ингээ бараг гар зодон хийж штэ. За энэ үед нь бол нөгөө хоёр их яриадсан хатныг нь бол Чингисийн тал барьж авсан байгаа. Харин зүрхний тал бол бэлгүүтэйг бариад аваад тэргэнд хөлөлдсөн байсан чинь бэлгүүтэй шүн цусаа савируулад нөгөө тэргээ өвөрөөд буцаад өөрийнхөө хүрээндээ алхаад хүрээд ирсэн энэ үйл явдал болж байгаа байхгүй. За эдгээр үйл явдлууд нь ер нь бол гол утга санаа нь юу вэ гэхлээр энэ үйл явдлууд бол яг Монголд байсан тэр төр тулсууд буюу Хэрээд, Татар, Найман те хамаг Монгол эдгээр улсуудын төр ганхаж эхэлж байгаа. Төр ганхаснаар буцаад том буюу их Монгол улс гэдэг зүйл бий болох нөхцөл урдч нөхцөл бий болж эхэлж байгаа талаас л ярьж байгаа юм да. Зүгээр ингэ сонсоход л одоо бүр яг мэдчихээн те. Одоо тэгээд яг энэ одоо их Монгол улсыг нэгтгэх бодлыг хэн өөртөлж байгаа бол хин тэр дээр гарах боломжтой билээ. Тэгэл маш олон холбоотон сүлбэтэн те одоо өстөн дайсан одоо овог аймагуд хөрээнүүд байгаад идэг. Эднэртэй хэн одоо сайн ажиллаж чадна, хэн дагуулж чадна, хэн манлайлна гэдэг юм. Ингээл яг өсөлтөө бий болчихлоо шүү дээ тий. Тэгээ хаа очиж эргэн тойронд байгаа улсууд нь ч гэсэндээ дотоодд асуудалтай байж таарж байна. Ерөөсөө энэ яг нөхцөл бээр ингээд яг бүрдээд байна хэдэн талаас. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани ажилласан Монголдо үйлчлэгээ шинжлэхлээ гэсэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. За мөн Moncon Group-ийн одоо барьж байгуулж хэрэгжүүлж буй гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden цогцлбор хороолол бий түүхэнтэй хамтран ажиллаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.